Интернетэд тавигдсан хамгийн аимшигтай бичлэгүүд. Хорвоо ертөнцийн нууц нь үйл тайлагдах, сонсоход ч айц төрөм үйл явдлууд ихээхэн болдог. Дээр үед бид амдамжуулан эдгээр аимшигт үхийг ярьдаг сонсдог байсан цаг хэдийн өнгөрч, интернет хэмээх хайсан бүхний гаргаж ирэгч чидэдтэл бидний амьдралд орж ирсэн билээ. Ингээд та бүхэнтэй интернетэд тавигдсан хамгийн аимшигтай болоод хачирхалтай бичлэгүүдийг танилцуулъя. 15. Pretty Woman. Эдвард Мускар гэх энэ нэр дуучин Рой Орбисны Pretty Woman гэх алдартай дуу дуулж буй бичлэгээ интернетэд байршуулжээ. Төвний өргөр цагаан ус, нүднийх нэргэн тойрондох гүн хөх туяа, айц төрүүлэм харцсан хүн бүрийн жихүүдсийг хүргэж байсан ч тухайн үед хинж түүнийг гэмт хэрэгтэн гэдгийг мэдээгүй юм. Тэрээр өмнө нь хүчингийн хэрэг үлдэж байсан бөгөөд энэ бичлэгээ хийх үеэрээ дараагийн хохирогчийг хайж судлан байсныг цагдаа нар илрүүлсэн байдаг. 14. Анхны эмэгтэй сансрын нисгэгч. 1961 оны 5 дугаар сарын 16-нд Оросын холбооны улс сансрын нисгэгч эмэгтэйг задгаа сансарт илгээсэн. Гэвч бүх зүйлс буруугаар эргэж түүнтэй холбоо тогтоох аргагүй болжээ. Харин сүүлд бүсгүй сүүлийн мөчөө тэмдэглэн үлдээсэн хуурцаг олдсон бөгөөд түүн дээр тэрээр температур дээшилж амьсгалах аргагүй болж айж байгаа тухайга ярьсан байдаг үлээ. Үүнийг сонссон хүмүүс ихэд эмзэглэн харуулсаж түүний төлөө нулим сунах нэгэнч байсан юм. 13. Гахаан бий. Хаана хэн энэхүү бичлэгийг хийж олонд хүргэсэн нь тодорхойгүй байдаг. Тус бичлэг нь минут 16 секунд үргэлжлэх бөгөөд газар доорх нэгэн хонгилд хэсэг бүлэг сүнс агнагчид эрэлхийн явж буйгаар дүрслэгдэнэ. Учир битүүлэг хаалгыг нээхэд үл таних дүнсгэр хоолой надад гахаан бий байгаа хэмээдэг бөгөөд аимшиг чөтгөрийн дүрсч бичлэгт буусан байдаг. Тэд анхандаа юу ч харж сонсоогүй байсан ч бичлэгээ хэд ухрааж удаашруулж үзсний эцэст чөтгөрийн дуу хоолой дүрсийг олж хараад ухаан нь балардаж байсан гэдэг. 12. Аимшиг тинейд. Нэгэн компани бяцхан огтод зориулан зогсолтгүй инээдэг хүүхэлдэйг бүтээсэн бөгөөд бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг интернетэд байршуулсан юм. Хүүхэлдээ шулмын инээ дээр хүүхдүүдийг ховстон дагуулan инээж буухаар гардаг тус бичлэгийг 69 сая гаруй хүн үзсэн байдаг бөгөөд үзсэн бүх хүмүүс айж хэмээж эвгүй санагдаж байгаа тухайга сэтгэл хэсэгт үлдээжээ. 11. Муу ёрын тоо 666. Нэгэн хэрэглэгч YouTube хуудсанд нэвтрэн 666 гэх хайлтыг хийжээ. Хэд хэдэн удаа хайхад үл ойлгогдсон аимшигт бичлэгүүд гарч ирж байсан бөгөөд болиулах гэж оролдоод бүртлгүүдж байлаа. Компьютероор шунтрааж болохгүй байсаар гинт бичлэгүүд дууссан ажээ. Энэхүү хачирхалтай аимшигтай бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйда хүмүүсийн анхаарлыг татаж 666 гэх хайлтыг хийж үзээгүй хүн гэж бараг үгүй болсон. Хүмүүс өдгөөж тус бичлэгийн учрыг олж чадаагүй байгаа нь хачирхалтай. 10. Урт хөл таац. Энийг ихэндээ харахад овоолоостой өвс мэт харагдана. Гэвч энэ бол асар олон аалзнууд юм. Ялангуяа аалзнаас сүнсээ зайдал айдаг хүмүүс тус бичлэгийг үзэн ухаан алдах нь холгүй орилж хашгирдаг. Хэдий тийм ч олон сая хүмүүс энэ бичлэгийг дахин үзсээр байдаг гэн. 9. Шөнийн зам. Хүн бүрэл шөнийн зам аюултай, ялангуяа шөнө зам дээр тарах танихгүй хүмүүстэй уулзахаас зайлсхийх хэрэгтэй гэдгийг мэддэг хэдий ч нэгэн залуу 5хан хормын буруу шийдвэрээс болж амиа алдах шахсан юм. Энэхүү бичлэг дээр тэрээр шөнийн сэлүүхэн замд явж байтал зам дээр зогсох тэмдэг барьсан залуу тусламж хүссэн зогсож байлаа. Жолооч юу болсныг асуухад залуу хоёр тэрнлүү дөхөн халааснасаа ямар нэгэн зүйл гаргаж ирэхэд жолооч хумгүй хаазаа гიშгэн зугтаж байгаа зэргийг дүрсэлж үзүүлсэн бичлэг ажээ. Энэ нь хүмүүсийн айцыг төрүүлэхээс гадна сургамж болгож өгсөн байдаг. 8. Урилгагүй зочин. Нэгэн залуу гэрээс нь хоол хүнс алга болж байгааг гайхан найз бүсгүйгээ сэм хардаж өрөөндөө нууц камер байршуулсан байна. Гэтэл камерт найз бүсгүй нь биш, өөр нэгэн бүсгүйн дүрс буусан нь айцыг төрүүлж орхив. Залууг орондоо ормогц үл таних нэгэн бүсгүй гарч ирж хөрөгчийг хоосгож, зурагт үзэж, угаалгын өрөө орж яг л гэртээ байгаа мэтээр аашилж байсан бөгөөд тэрнийг босонгууд нуугдж байжээ. Гэвч тэрхүү эмэгтэй хэн байсныг, хаана нуугдж байсны учрыг олж чадаагүй гэдэг. 7. Sugar Ice Creams. Зар сурталчилгаа бол бүтээгдэхүүнийг борлуулах хамгийн зөв шийдэл байдаг. Гэтэл нэгэн компани бүтээгдэхүүнээ алиалагчаар сурталчлуулж олон хүний зүрхийг зогсоох шахсан байна.
Алиалагчаас зүрхээ сугарт лайдаг хүмүүс таны санснаас ч олон байдаг. Тэмдээч тэрхүү сурталчилгаа нь амжилт олох нь бүхэл олон хүний айцыг төрүүлж байсан юм. 6. Сахлын хөөсний эрүүлэн тамлалт. Тос бичлэг нь 80 эсвэл 90-ад оны үед хийгдэж байсан боловч өдгөөч гисэн хүн бүрийн эвгүйцлийг төрүүлсэн хэвээр ажээ. Нүүрэндээ битүү сахлын хөөс төрхөн сууж буй залуугийн харц болоод амандаа хийсэн бильярдны бөмбөг нь тэрнийг тамлуулж байгаа болов гэх сэтгэлдлийг эрхгүй төрүүлнэ. 5. Парисын аимшиг дагуу. Парис хотод байрлах 300 км-ийн урттай сүлжээний түнэлийг аюултай хэмээж орохыг хориглосон байдаг. Харин бичлэг хийж буй тус залуу тийшээ орж төөрөн хаашаа явахаа мэдэхгүй ийш тийш явж эргэсээр нэгэн хачирхалтай зүйлийг харан зог тусч камера хаян зогтож байгаа нь бичлэгт тод харагдана. Харин залуу яг юу харж цочирдон ухаан мэдрэлээ алдан гүйснийг хинж ойлгодгүй. 4. Элиза Ламын хачирхалтай үйлдэл. Энэ бүсгүйг Элиза Лам гэдэг бөгөөд цахилгаан шатанд орж ирээд маш хачирхалтай үйлдэлүүд хийж байгаа нь бичлэгт дүрслэгдсэн юм. Хэнигнээс айж зүгтааж буй мэт түүний үйлдэлийг хинч ойлгоогүй лээ. Харин удалгүй түүний цогц тос барилгын дээвэр дээрээс олдсон бөгөөд хэн яаж хүнөөсөн зэрэг нь тогтоогдолгүй нууцлах хэвээрээ үлдсэн байдаг. 3. Анализ Мишель. Тэрээр багаасаа их шүтлэгтэй нэгэн байсан бөгөөд өсвөр наснд байхаасаа хачин жигтэй үйлдэлийг өөрийн мэдлгүй хийж сүүлдээ хараалт өртөн ухаан мэдрэлээ алдсан байдаг. Ийм байдалтай байсаар хоол тэжээл шингэний дутагдалд орж нас барсан билээ. Харин түүний байдлыг илтгэсэн нэгэн бичлэг байдаг бөгөөд үүнийг дүрсжүүлэн олон түргсэн нь хүн бүрийн айдас чихүүдс болон хайрлан өрөв төсөтгэлийг төрүүлж байсан юм. Шинжлэх ухааны хэлэнд үүнийг чөтгөрт эзэмдүүлэх гэж тайлбарлах нь бий. Түүнчлэн шолом хэмээх аимшигын киног түүнээс сэдвлэн хийсэн юм. 2. 9-р сарын 11. Америкийн нэгдсэн улсын хар өдөр хэмээн тэмдэглэгдэн үлдсэн 9-р сарын 11-ний өдөр Аль-Каида бүлэглэл Америкийн худалдааны төв болох 2 өндрийг бөмбөгдөн олон мянган хүний амь насыг авч чадсан билээ. Харин тус өдөр зуурдаар амь насаа алдсан Кевин Коскроу хэмээхэрийн 911-тэй холбогдсон яриаг дүрсжүүлсэн бичлэг олон төрч айлгсан юм. Тэрээр 911-тэй холбогдож би 105 давхарт хэдэн залуусын хамт байна. Бидний хурдан ирж авраач. Энд амьсгалах арга алга. Бидэнд хүчил төрөгч хэрэгтэй байна. Гуй хурдан ирээчтэй. Бид чинь залуу хүмүүс үхэхэд дэндүү эртвэн шүү дээ. Гуй. Эхнэр маа намайг зүгээр гэж бодож байгаа шүү дээ. Хүүхдүүд минь намайг хүлээж байгаа гэгчлэн ярьсан нь хүн бүрийн сэтгэлд айдас, харуулсал төрүүлсэн. Тус бичлэг интернетэд тавигдмагцаа шууд л олон сая ханалт авсан байдаг. 1. Каталон дахь нууцлаг ир. Хэсэг залуус Каталон хавийн ойд явж байгаад замаа алдан төөрч гэрэл тусах хүүднээс бичлэг хийж явжээ. Гэтэл тэдний камерт нэгэн жигтэй зүйл хальт үзэгдсэнд залуус сайн нэгтлэн хартал үл таних аимшиг төрхтэй ир сууж байлаа. Мөн тэдний өмхөнгөө зугтааж байгаа зэрэг нь ч бичигдсэн байдаг. Тэд ч тэр энэхүү бичлэгийг үзсэн хүмүүс ч тэр үл таних ирийг хэнгэгч юу болохыг ойлгодгүй бөгөөд чөтгөр шулам сүнс хий үзэгдэл гэгчлэн тайлбарладаг байна.